одоо энэ засгийн газрын нөгөө 263 264 дугаар энэ тогтоолын нөгөө нэг дагуу одоо ингээд шатлал ахиад ингээд ирэхээр 8% нэмэгдсэн гэж байгаа болов гээд нэмэгдсэн ч 618,800 төгрөг одоо гар дээр одоо миний одоо багшийн үндсэн цалин. Тэгээ үүнээсээ би одоо ингээ 21,000-ын 21% ингээд гар дээр авахар 498,000 төгрөг л би үндсэндээ аав. Тэгээд ингээд нөгөө өмнөх авсан цалин одоо авах гэж байгаа энэ цалин одоо тэгтээ бид нөгөө нэмэгдэл цалингаа аваагүй байгаа шүү дээ. Авч үзээгүй л байна. Одоо тэгээ ингээд авахд энэ хоёрын зөрөөхөл бид надад ердөө 31,000 төгрөгийг л ердөө л нэмэгдэл байна гэсэн үг ерөөсөн. Зөрөө. Тэгэхээр би 31,000 төгрөг бид нэмэгдсэн гэхэд өнөөдрийн нийгэмд бас бидний нийгэмд хүрэлцгүйгүй тий. Миний энэ байшинд 31,000 төгрөгөөр юм аваад тавилаа гэхэд өнөөдөр байна уугүй юу тий. Бас би яаж ч одоо ингээд цонхондоо хөшиг татчих чадахгүй сууж байгаа шүү дээ. Ингээд нөгөө авах гэхэр нөгөө материал нөгөө цонхны чинь ингээд тогтоогч үнэтэй юм байлээ. Би ингээд нэг 2 өдөр 100 айл дээр яваад ингээд асуухад нэг юм ширхэг юм тогтооч л 5,000, хоёрыг авахд 10,000. За тэгэл энэ тогтооч энэ болгоно авах ингээд би авах 40 хэдэн мянган цаасаар ганцхан юм нэг цонхондоо хөшиг хийх гэдэг. За тэгээ нөгөө хөшгөө аваад хийн хэдэн мянган төгрөгөө тий. Бас л ингээд 100 гараал явчихгүй л хөтөө бодвол тэр мэтээс нь болол тэгэл чадаагүй л ингээл нэг сайхан хөшиггүй цонготой л ороо гэрэлтэй л байжлаа. Одоо бол цалингийн ер нь бол дор хаяал бидний цалиныг сая 200 байвал бас их болох яах вэ тийм ээ. Тэгээд сая 200 болгочвол бид нар ч бас нэг зээлээ өгчин тийм ээ. Би бол 300,000 төгрөгийн зээлт гэхэд тэрнээс давсан өртөө багш нар байгаа шүү дээ. Тэгвэл бол зарим багш нар бол ингэдэг шүү дээ. Би бүр тулталн зээл авсан. Би одоо тэгээд цаана яах юм гэхээр тэгээ цаана яаж болж байгаа та нар гэхээр одоо тэгээд болохгүй гэж яах вэ одоо ах トゥ нэртэй элбэдэг юм уу яад тий. Зарим нь яг нэг хүүхдэн жижиг учраас хүүхд бас жижиг байхад бас амьдралын хэрэгцээ арай бас бага шаарддаг шүү дээ. Том хүүхдүүдийг бодвол тэр дээрсээ болд юм уу тэд нар бол цалингийнхаа зээлийг бол тотал авчдаг юм хэлээ. Тэгэхээр нэг сая 200 болчих юм бол бид нар амьдралд бас нэг багч гисэн бас нэг цалингийнхаа зээлийг өгч нь ард дээр нь би бас нэг хүүхдүүдтэй одоо ингээ хүүт орох гэж юм бас нэг бүгдэнд нэг гутал хувцас аваад өгчдөг ч бас нэг амьдрал ахуйтай хэрэгцээтэй болгоч нь яаж л багш биднэрт ингээд энэ цаасыг хэрэглээрээ гээд бид нар цаас өчнөө юм хийж байгаа ш цаасаар тэгэл энэ цаасыг хэрэглээрээ бид нар зүгээр нэг бодол цаас өгчдгүү штэ өгөхгүй тэгэл яаж л би цаасаа хүртэл ингээд худалдаж авах штэ тий гэх мэт тэгэл авдаг л юм аахгүйгээд яах вэ тэгэл өөртөө хэрэгцээнийхээ ямиг аваад хэрэгжилж байгаа юм чинь